Монгол тээвэрчдийн 2-р чуулга уулзалт аюулгүй ажиллагаа нэгт сэдвийн хүрээнд болсон байна. Зам тээврийн салбарт ажиллаж байгаа монголчууд хоорондоо мэргэжлийн харилцаа холбоо үүсгэж, мэдлэг туршлагаа хуваалцах түнчлэн шинээр жолооч болж бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүст мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор уулзалтыг зохион байгуулжээ. Америкийн нэгдсэн улсад 3-аас 4 мянган томоврын ачааны автомашины жолооч бий гэсэн алтан бус судалгаа байна. Үүнээс Чикаго хотод гэхэд том жижиг нийлсэн 40 орчим компани 1000 гаруй жолооч ажилладаг байна. Тус улсын хүнддацийн ачаа тээврийн зах зээл том, муж тус бүр өөрийн гэсэн хууль дүрм стандарттай. Тиймээс хууль дүрмийн дагуу бизнесээ эрхлэх нь чухал болохыг санууллаа. Түүнчлэн аюулгүй байдлаа хангаж ажиллах, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн болон амь даатгалыг зөв сонгож хийлгэх, санхүүгийн эрсдлээ зөв тооцох, электрон лог хэрэглэх зэрэг мэдээллийг салбарын мэргэжилтнүүд өгсөн байна. Дундаж хурд нь одоо Монгол км цагаар бол 115-130 км/цагийн хурдтай явдаг. Тэгээд 40 тонны ачаатай ийм трак одоо зам дээр хэрвээ жижигхэн осол гаргалаа гэж бодоход одоо их бүүний сум тавьсантай адилхан хэмжээний тийм аваар үүсгэдэг гэж энд ярьдаг өөрөө. Тэгэхээр бид бүхэн одоо жолооч нар маань ийм хариуцлагатай ажлыг энэ Америкийн нэгдсэн улсад хашиж байгаа. Хамтраад илүү зохион байгуулалттай болоод явбал үйл ажиллагаа нь илүү идэвхтэй болоод илүү энэ салбартаа том тоглогч болж чадах талаас ач холбогдолтой. Америкт хамгийн удаа ажилласан туршлагатай томоврын ачааны автомашины жолооч 20 гаруй жил болж байна. Харин зарим нь дөнгөж шинээр жолооч болж ачаа тээврийн бизнесээ эхлүүлж байна. Тик дабл яах уу? Ямар нэгэн эрсдэлтэй байдалд орвол яг эхний ээлжинд ямар алхам хийх үү гэдэг мэдээлэл бол өгч чадсан. Жил жилдээ энэ хууль дүрм өчөө өөрчлөгдөж байдаг. Шин тутам гарсан одоо хууль дүрм байна. Эсвэл одоо өөр ашиглаж болдог одоо техник технологийн шин дэвшилттэй юмнууд байна. Зөвхөн компани зориулсан компани эздэд зориулсан сефтигийн талаар ярьсан бол энэ жил бас энэ өргөжөөд жолоочрлууга хандсан, жолоочийн ар гэрлөө хандсан, жолоочны өөрсдийнх нь эрүүл мэнд өөрсөнд нь бас хандсан юм хийж байгаа нэг таалагдлаа. Зам дээр явж байхад элдв янзын аюул осол авааргүйгээр тэгээд бас шалгалтанд ямар нэгэн violation тэгтгүүгээр гарах амжилттай гарах вэ гэдэг тал дээр айгүй сайн туршлага болж ил гэж харж байна. Ийхүү Америк дахь жолооч нар жилдээ нэг удаа цуглаж мэдлэг мэдээлэлээ хоорондоо солилцох, туршлагаа хуваалцахаас гадна холбогдох салбарын мэргэжилтэн тэр дундаа Америкийн тээврийн яамны мэргэжилтний зөвлөгөөг авсан байна. Энэ нь монголчуудад урт хугацаанд бизнесээ амжилттай эрхлэхэд нь ач холбогдолтой талаар зохион байгуулагчид онцолж байна.